Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Нүдний салстын өвчин, катаракта. Яагаад энэ өвчнөр ихэнхдээ хөгшин хүмүүс өвддөг вэ? Яагаад гэвэл тэд өөрийнхөө ирээдүйгээс ямар ч баяр баясгалан олж харддаггүй. Харин ч тэр нь манантай харагддаг. Биднийг ирээдүйд юу хүлээж байна вэ? Хөгшрөлт, өвчин, тэгээд үхэл. Ямар ч баярлах юмгүй мэт санагдана. Ийм л маягаар бид эртнээс өтөл насаа програмчилдаг. Хөгшрөл, энэ ертөнцөөс явах, бусад бүх зүйлийг хэрхэн хүлээж авах нь өөрсдийн маань сэтгэл зүйгээс хамаарна. Зүрх судасны өвчин. Хүний амьдралын төвийг зүрх бэлэгддэг гэж тооцдог. Түүний ажиллах чадвар, амьдралд баярлах, өөртөө болон эргэн тойрныхонтойгоо эвтэй байхаас шалтгаалдаг. Зүрх цохилж байгаа цагт бид амьдардаг. Харин цус бол бидний сэтгэлийн материаллык төв юм. Энэ үнэт шингэн, аз жаргал, амьдралын хүч. Харин судас бидний биеийн эдэс бүхэнд аз жаргал, хүчийг хүргэж байдаг билээ. Зүрхний өвчин, зүрхний бах, стенокардия. Зүрхний өвчин амьдралын үйл явцад эргэн тойрондоо, ойр дотныхондоо өөрийгөө хайрлах хайранд сэтгэл хангалуун бус явснаас үүсдэг. Өөрийгөө дутуу хайрлах болон эргэн тойрныхоо хүмүүсээс хайр дутуу хүрдсэн хүмүүсийн зүрх өвддөг. Ийм хүмүүс бусад хүнийг хайрлыг ихэд хуучин гомдол, хардалт, харамсал, өрөвдөх, айдас, уур хэлнэ нь саадуулдаг. Тэд өөрсдийгөө ганцаардмал гэж боддог бөгөөд мөн ганцаардахаас айдаг. Тэд хуучин гомдлоо тээж, хүмүүсээс зугатааж, өөрсдийгөө орчноос тасалж, ганцаардалд оруулж байгаагаа ойлгодоггүй. Тэднийг сэтгэл санааны хуучин асуудал нь дарангуйлж байдаг. Тэд хүнд ачаа,
хүнд чулууг зүрхэн дээрээ тээж явдаг. Үүнээсээ болж хайр аз жаргалын дутагдалд ордог. Тэд өөрсдөө энэхүү бурханлаг мэдрэмжээ устгаж байдаг. Та өөрийнхөө болон бусдын асуудлыг шийдэх гэж гүйсээр явтал таны зүрхэнд хайр аз жаргалд эзлэх зай үлддэггүй. Эмчээ, би хүүхдүүдийнхээ төлөө санаа зовхгүй чадахгүй нэ. Манай охины нөхөр архичин. Хүү маань эхнэрээсээ салсан. Би ач нарынхаа төлөө санаа зовхгүй сууж юусоо чадахгүй. Үргэлж тэд нар минь яах вэ гэж бодогдох юм. Тэдний төлөө зүрх минь үнэхээр өвдөж байна. Би таныг өр хүүхэддээ зөвхөн сайныг хүсэж байгааг тань мэдж байна л да. Гэхдээ зүрхээ өвдөх нь туслах сайн арга гэж үү? Үгүй л дээ. Гэхдээ би өөрөөр байж чадахгүй нэ. Өрөвдөх, энэрх, сэтгэлээр дүүрэн юм болгонд үргэлж санаа зовж явдаг хүмүүсийн зүрх үргэлж өвддөг. Тэд хүмүүсийн өвчин зовлон өөртөө авч үргэлж туслах гэж гүйдэг. Ийм сэтгэлтэй хүн асуудал бүрийг зүрхэндээ ойр хүлээж авдаг. Тэдэнд ойр тойрныхондоо бас бусдад туслах маш их хүсэл байдаг. Харамсалтай нь тэд сайн аргаар тусаж байгаа биш юм. Тэд энэ үедээ өөрийгөө бүр мөсөн мартаад бүр үгүйсэх нь бий. Ийм маягаар зүрх явандаа хайр аз жаргалын өмнө хаалттай болдог. Түүний судснууд явандаа нарийсдаг. Өрөвдөх бол хайр биш. Бусдыг хайрл, харин битгий өрөвд. Уяхан сэтгэлтэй бай. Хүмүүсийг хайрлаж, баярлаж тусал. Өөрийгөө хайрлах хайраа бусдыг хайрлах хайртай хослуулж яв. Бусад хүнтэй зөвхөн өөртөө байгаа зүйлээ л хуваалцаж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Надад олон сайхан гэгээ мэдрэмж бас дурсамж байгаа. Би үүнийг ойр тойрны хүмүүстэйгээ л хуваалцаж чадна. ертөнцид нээлттэй байх, энэ дэлхийг бусдыг хайрлахын зэрэгцээ өөрийнхөө сонирхол чиглэлийн дагуу өөрийнхөө төлөө санаа зов сурах нь асар том урлаг юм шүү. Ойр дотны хүмүүсээ өөр шигээ хайрл гэдэг үгийг санаарай. Яагаад хүмүүс энэ үгийн нэгдүгээр хэсгийг мартдагийм болоо? Уужуу бодолтой, юм ойлгож, ухамсарладаг, өөрийнхөө энэ хорвоод ирсэн зорилгоо, энэ ертөнцийн дэх байраа мэддэг хүмүүс хүчтэй, эрүүл зүрхтэй байдаг. Уужим тайван зүрх хизээч өвддөггүй. Харин тийм биш нь өвдөж шаналдаг юм. Уужим сэтгэлтэй бай. Бусдын уужим сэтгэлийг бас уужим сэтгэлээр хариулж сур. Би нэг зүйл ажигласан. Зүрхний өвчтөй хүмүүс ихэвчлэн хүндрэл, стресс, зайлшгүй гэдэгт итгэж явдаг. Ийм хүмүүс дэргэн тойрныхоо байдал, үйл явдал, үзэгдлийг сөргөөр дүгнэх шинж давмгайлдаг. Тэд ихэнх зүйлийг стресс гэж хүлээж авдаг нь харамсалтай. Энэ нь тэд өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээж сураагүйтэй холбоотой. Ер нь би альва юмсыг аятайхан, ашигтай гэж хоёр хуваадаг. Аятайхан гэдэг нь надад таатай мэдрэмж бэлгэлж байгаа тэр зүйл. Ашигтай гэдэг нь тэр зүйлээс ямар нэг чухал эерэг зүйл суралцж болох хэсгийг хэлнэ. Миний таньдаг үг нь надад доорх түүхийг ярьж өгсөн юм. Тэр алтан хоримаа хийсэн 70 хол гарсан хүн байгаа. 15 жилийн өмнө би зүрхний инфаркт байхаа гэсэн онцтойгоор эмнэлэгт хэвтсэн. Намайг эмнэлгээс гаргахад нэг ухаантай эмч, хэрвээ та эрүүл зүрхтэй явъя гэж боддог бол хэнийг ч битгий хараа, хинтээч битгий муудалц. Хэрвээ хажуудтай нь хүмүүс хэрэлдэж эхлүүл төрөхөө холдожээ. Хүмүүстэй харилцахдаа уужим сайхан хүмүүсийг сонго.
өөрөө ч уужим сайн байгаарай гэж зөвлөсөн юм. Энэ хүний үгийг би насан туршдаа санаж явдаг. Хэрвээ хүмүүс нийтийн унаанд хэрэлдэж байвал би буугаад таксинд суучдаг. Миний зүрх одоо маш сайн байгаа гэж билээ. Эмчээ, би хүмүүсийг үргэлж өрөвддөг юм. Би зүрхэндээ бүхнийг ойрхон авдаг. Хүйтэн зүрхтэй. Зүрх сэтгэлгүй. Энэ ертөнц ястай шудраг бус гэсэн үгсийг байнга хэрглэж байлаа. Хэрвээ иймэрхүү үгсийг байнга хэлдэг бол таны зүрх өвдөх гэж байгаа. Эсвэл аль хэдийнэ өвдөж эхэлсэн гэсэн үг шүү. Хэм алдах. Хэрвээ шаардлагатай нөхцөлийг хангаж өгвөл хүн амьтны зүрх биеэсээ саланг хэдэн цагт ажиллаж чаддаг юм. Биетэй байхдаа зүрх төв мэдрэлийн системээс гарч байгаа мэдрэлийн цохилт тодорхой гормоныг мэдэрч байдаг. Бидний амьдралын бүх зүйл хэвийн байх үед бид зүрхнийхээ тухай юу ч боддоггүй. Тэгвэл зүрхний ажиллагааны тасалдал нь та амьдралынхаа хэмнэлийг алдсныг илэрхийлж байгаа хэрэг. Өөрийнхөө зүрхийг сонс. Тэр танд өөр хүний хэмнэлээр амьдраад байгааг тань бараг л хэлэх байх. Хаашаа ч юм яараад, адгаж сандраад, тайван бус байх нь таны мэдрэлийг удирдах эхэлдэг. Миний нэг үйлчлүүлэгчийн зүрх минутад 30-аас 50 удаа цохилж, бараг зогсох хэмжээнд хүрч байлаа. Тэрээр үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг шийдэж, боловсралтай болгохын тулд хувийн бизнес хийж өдөр шөнөгүй ажилладаг. Урд нь дуртай ажиллаа хийж тайван амьдардаг байсан боловч хайртай бүхнийхээ төлөө энэ ажлаа орхисон гэдэг. Бизнес шал өөр хэмнэлтэй шүү дээ. Таны зүрх таныг энэ ажлаан зогсоож сэтгэл тайван болж өөртөө баяр баясгалан авчрах, сэтгэлийн ханамж өгөх ажлаа хийх хэрэгтэйг сануулж байгаа хэрэг. Бизнес олон хүнд авьяасыг нээсэн боловч тэдний ихэнх нь өөрсдийнхөө зориулалтыг мартан энэ ажлыг хийж эхэлсэн байдаг. Би гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү дээ. За. Тэгвэл өөрөө сонго. Эсвэл өөртөө ирсэн хиймэл хэмнэлээр амьдр. Эсвэл өөрийнхөө бодит хэмнэлээр эргэн тойрныхонтойгоо зохицож амьдр. Хэрвээ дуртай ажлаа зөв зохицуулан хийж чадвал зөвхөн сэтгэл санааны биш, материалын боломжийг ч бий болгодог юм шүү. Ийм л яриа бидний хооронд болсон юм да. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаан хүчийг биелүүлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа элч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.5